Бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ мөнгөн гүр эмнэлгийн гэмтэл соггийн мис заслын тасгийн эрхлэгч бэлгүүнийг урьсан байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол яс зөөлөн эдийн хавдар хэмээх сэдвийн тухайд үзэгчдэдтэй мэдээлэл хүргэх гэж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийн үзэгчдээ бас өдрийн мэндийг хүргье. За хоёулаа юуны түрүүнд те мөнгөн гүр эмнэлгийн маань гэмтэл соггийн мис заслын тасгийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээллийг хүргээд эхлэе гэж бодож байна. Мөнгөн гүр эмнэлгийн гэмт сог мэдслийн тасаг маань мөнгөн гүр эмнэлгийн ууган тасгуудын нэг. За тэгээ байгуулагдсан цагаас хойш гэмтлийн тусламж үйлчилгээг төлөвлөлт болон яалтаа журмаар тасагт үзүүлсээр ирсэн. За олон жилийн туршлагатай ийм тасгийн онцлогтой байгаа. За тэгээ манай тасаг маань яг одоогийн байдлаар бол 4 өмчтэй, за нийт 7 сувилагчтай, 1 үйлчлэгтэй, за нийт 16 хэвтэн үйлчлүүлэх ортой. За жилдээ нэг 300-аас 400 хагалгаа ордог. За амбулаторийн тусламж үйлчилгээгээр жилдээ нэг 5-аас дээш мянга өмчлөг хийгддэг ийм туршлагатай тасаг байгаа. За тэгэхээр бидний яг өнөөдрийн сэдв бол яс зөөлөн эдийн хавдар хэмээх сэдвийн хүрээнд үзэгчдэдтэй мэдээлэл хүргэх гэж байгаа. Тэгэхээр яг энэхүү өвчлөлийн хувьд те одоо сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны хувьд те одоо яг ямар хэмжээнд байна. За цаашлаад яг энэ өвчин маань яг юунаас үүдэлтэй, ямар шалтгаанаас үүдэлтэй ихэвчлэн тохиолддог юм бэ энэ талаар. За яс зөөлөн эдийн хавдар гэдэг маань ерөнхийдөө нэг бүлэг төрлийн хавдар өвчнүүд байгаа. За тэгээд бүх төрлийн ясны эдүүд, за мөгөөрсөн эдүүд, яс болон мөгөөрсөн эдүүд, за бусад бүх төрлийн зөөлөн эд, үүндээ ялангуяа холбогчид, өөхөн эд, булчин эд, тийм ээ, судас болон мэдрэлийн гаралтай дийлэх тохиолддог хавдруудын нэг бүлгийг одоо нэг бүл яс зөөлөн эдийн хавдар гэж бүлэг гэж үздэг. За энэ дотор хортой болон хоргоо хавдрууд нь ордог. За жишээ нь яс зөөлөн эдийн хортой хавдруудыг бол сарком гэж ерөнхий нэршлэр бол ангилдаг. За жишээ нь бусад одоо дотор ихний гаралтай хавдруудыг бол карцином гэж ангилдаг болвол яс зөөлөн эдийн гаралтай хавдруудын хортой хавдрыг бол сарком гэж ерөнхий нэршлэр бол авч үздэг ийм хавдрын бүлэг өвчин байгаа. За энэ яс зөөлөн эдийн хавдрын маань өөрөө ер нь бас бусад эрхтний хавдрыг бодвол бас харьцангуй ховор тохиолддог. Дотроо бас их олон төрөлтэй онцлоход өдөө бас жоохон төвхтэй байдаг, онцлогтой ховор тохиолдгоос хамаарат одоо эмчилгээ онцлогооны таахдаг бас их өөрчлөгддөг, төвхтэй байдал үүсдэг ийм онцлогтой төрлийн хавдар байж байгаа. За ер нь бол яхаа хавдрын өвчнийхөө тохиолдлын хувьд бол харьцангуй цөөхөндөө ордог. Жишээ нь яс зөөлөн эдийн хортой хавдар гэхэд зөөлөн эдийн хортой хавдар бол жилдээ нэг 100 мянган хонд 5 тохиолдол гэж үздэг болвол ясны хавдрын үед хортой хавдрын үед болохоор 100 мянган хонд жилдээ 1 тохиолдох магадaltaй гэж үздэг. За насны ангиллаар аваад үзэх юм бол насанд хүрэгчдийн хортой хавдруудад 1% тохиолддог болвол хүүхдийн хортой хавдруудын барагдахад бол 20% хүртэл тохиолдолж шууддаг юм. Тохиолдлын хувьд бол харьцангуй цөөнтэй ордог хавдартай ордог. За хавдрыг бол одоо сүүлийн жилүүдэд маш их залуучсан гэж яриад байгаа шүү дээ. Таны саний ярианаас бол одоо бас бага насны хүүхдүүдэд тохиолдох хувь нэрээ илүү. Тэгэхээр яг шалтгаан нөхцөлийг нь бол эндээс юу гэж харж байна? Магадгүй удамшилтай холбоотой эсвэл эхийн хөвлөд байх үеийн тээлтийн одоо идэж ууж байсан хүнс болон ямар нэгэн байдлын гэмтэл бэрхтэлтэй юутай холбоотой хөвчлэн үүссэн байдаг харагддаг бай. За ер нь бол дэлхийд даяараа бол сүүлийн жилүүдэд хавдрын бүх төрлийн хавдрын судалгаа, шалтгаан нөхцөлийн судалгаа бол эрчимтэй хийгдэж байгаа. Гэсэн хэдий боловч одоо бас шалтгааныг бүрэн тодорхойлж чадаагүй хавдрууд бол зөндөө олон байж байгаа. За ер нь бол яхаа яс зөөлөн эдийн хавдруудын үеийн шалтгааныг бол ер нь үндсэндээ удамшлын болон удамшлын бус гэж үндсэн хоёр бүлэгт ангилж байгаа. За удамшлын бүлэг дотроо бол ерөнхийдөө зарим төрлийн одоо хавдрын урдл үүсгэж хүчин зарим төрлийн хам шинжүүд гэж байж байдаг. Жишээ нь одоо мэдрэлийн эдийн гаралтай хавдрууд байж байна. Удамшлын генийн шалтгаантай бас нөлөөллүүд бол байж байдаг. За эдгээр маань ерөнхийдөө тухайн хүүхдэд ерөнхийдөө бүх төрлийн хавдар үүсгэх суур эрсдэл хүчин зүйл гэж үздэг. Зөвхөн яс зөөлөн эдийн хавдар биш. За ер нь бол биеийн дархлаа эсэргүүцлийн системд хавдрын эсийг дарангуулах чадварыг бууруулдаг төрлийн генетикийн хүчин зүйлүүд алдагдсанаас болоод үүсдэг. Одоо суур хүчин зүйл гэж үзэж байдаг. За энийг бол удамшлын хүчин зүйл гэж үзэж байна. За удамшлын биш хүчин зүйлүүд одоо гадаад орчны нөлөө гэж үзэж болно. За энэ дээр болохоор яс зөөлөн эдийн хавдар дээр бол нийтлэг тохиолддог нь бол нэгдүгээр туяаны нөлөө байна.
За туяаны нөлөөн дээр нийтх нь болохоор ер нь өмнө хийгдэж байсан туяа эмчилгээнүүд бол бас нэлээд дараа олон жилийн дараа хавдар үүсэх эрсдэл бол бас бацсангүй өндөр гэж үзэж байдаг. Зүгээр туяа эмчилгээтэй холбоотойгоор одоо ахуйн тийм ээ одоо юу гэдгийг ажил мэргэжлийн онцлогоос хамаарсан жишээ нь туяатай орчинд ажилладаг тийм ээ одоо жишээ нь дүр сончилгооны эмч техникч нар гэдэг юм уу өшөөс инженерээс одоо юу гэдгийг атом цөмийн одоо салбарт ажилладаг хүмүүст бол бас өөрт туяанд өрсөлдөх эрсдэлтэй энэ мэдээж туяанд өрсөлдөх эрсдэл маань их байх тусмаа дараа нь бас хавдар үүсэх эрсдэл нэмэгдүүлдэг гэж үзэж байдаг. За туяанаас гадна бас нийтлэг тохиолдол хими одоо бодисуудын одоо хими хавдар үүсгэж бодисууд гэж байж байгаа тийм ээ. За үүнд ихэвчлэн бол ер нь бол бургамлын гаралтай одоо нөгөө шавж устгах пестицид төрлийн бодисууд бас нөлөөлдөг гэж үздэг. За яах ер нь бол суур нөлөөлдөг хүчин зүйл гэж үздэг боловч за ер нь нэгд хавдар тусна тохиолдолд бас яг одоо туяанаас болсон үгүй дээрийг бас тусцсан хойнд бол бас яг онцлох бүрэн баталгахад бол хэцүү ер нь бол нөлөөлөх магадaltaй хүчин зүйлүүд гэж үзэж байдаг. За өшөөс дархлаа тодорхой хэмжээгээр дарангуулгдсан хүмүүст ер нь бол бас хавдар үүсэх эрсдэлтэй тийм ээ. Хавдар эс гэдэг маань өөрөө одоо бие махбодын одоо дархлааны системд бас танигдахгүй одоо бас тал байж байдаг учраас одоо хавдар гэдэг үүсдэг гэж үздэг. Хэрвээ одоо тэр хүний биеийн дархлааны эсүүд тухайн хавдар эсийг мутацид орсон өөрчлөгдсөн хавдар эсийг таних юм бол одоо хавдар үүсгэхээс өмнө бариад устгах чинь тэгэхээр мэдээж хавдар дарангуулгдсан хүн дээр бол энэ чадвар маань буурч ээж хавдар гэдэг юм бийж бүрдэх нөхцөлийг бас бүрдүүлж байгаа. Тийм учраас бас дархлааны зарим бас дох гэх мэт зарим асуудал гэдэг бас үүсэх эрсдэлтэй гэж үздэг. За харин шинж тэмдгийн хувьд те магадгүй одоо ямар шинж тэмдгүүд ихэнх үедээ илэрдгийн. За монголчуудын ерөнхийдөө хандлага бол одоо урдчилан сэргийлэх үзлэгт бол төдийлөн хамрагддаггүй те. За одоо яг л тухайн маш хүнд нөхцөлд бол эмнэлгийг зорих хандлага бол байгаад байдаг. Тэгэхээр одоо хавдар гэдэг өвчин маань бол одоо маш хурдцтайгаар бас хүний биед дараагийн хүнд хэлбэрүүдэд орж идэг те. Тэгэхээр одоо яг ямар шинж тэмдэг илэрдгийм бэ? Яг энэ өвчний үед ихэнх шатанд нь болон дараагийн шатуудад за мөн ихэд цаашлаад үзэгчид маань те яг ямар үед ихэвчлэн эмнэлгийн байгууллагт хандаад байна? За энэ яс болчин зөөлөдийн хавдарт бол олон төрлийн хавдар байж байгаа. За тэгээд ийм учраас бас хамрах зарвар өргөн. За тэгээд бие альч хэсэг тохиолдож болно. За тэгээд хавдрынхан байрлал, хэмжээ, үе шат гэдэг олон хүчин зүйлээс хамаарат илэрх шинждэг бол янз янз байна. Гэхдээ ер нь бол ихэнх хавдрын үед тохиолддог хавдрын хэмжээ бага үед бол ихтэй шинж тэмдэг өгдөг. Ер нь за тийм учраас ер нь одоо санамсаргүй тохиолдлоор онцлох магадлал ер нь бол жишээ нь яс зөөлөдийн хавдрын үед бол ер нь магадлал өндөртэй их байж байдаг. Ер нь бол жишээ за ясны эмгэгүүд байлаа гэж бодоход зүгээр өөр шалтгаанаар гэмтлийн ч юм уу тийм өөр шалтгаанаар зураг явуулж явж байгаад онцлогддог. Эсвэл одоо юу гэдгийг бүр хавдрын үе шатны ахаад эмгэг хугаралд үүссэн үедээ онцлогддог хүртэл тохиолдлууд бол ер нь практикт их байж байдаг. Ер нь бол шин тэмдэг өгөөд тухайн шин тэмдгийнхаа дагаа үзүүлээд онцлогддог магадлал арай багатай. За тэгээд ямар ч байсан үе шатаа хэмжээ мэжээ томрох тусам шин тэмдэг өгөх магадлал нэмэгдэнэ. За нэгэн шин тэмдэг өгөөд ясан тохиолдолд жишээ нь одоо ясаар өвдөх, үеэр нь хавдах тийм ээ. За тэгээд тухайн хавдар нь ачаахынхаа мэдээлэл судсыг дарсантай холбоотой мэдрэлийн өвдөлтүүд, цусан хангамжийн өөрчлөлтүүд гэх мэт өөрчлөлтүүд гарч болно. За тэгээд түрүү хэлсэнчлэн бас санамсаргүй явж байгаад эмгэг хугарал тийм ээ жижиг хэмжээний гэмтэл авахд яс угарах гэх мэтийн тохиолдлууд шин тэмдгүүд бол гарч болдог. Ер нь бол шин тэмдэг бүдэгтэй хавдартай ордог. За өшөө ер нь бол бас хоргүй хавдруудын тохиолдол бас дээр нь бас явц удаантай. Тийм учраас олон жил бас онцлогдохгүй эсвэл онцлогдсон ч гэсэн тэгээд шин тэмдэг зөөр өгүүлэхгүй олон жил явдаг тохиолдлууд бас байна. За хортон хоргүй хавдрыг бол мэдээж үзээ шинжилгээний үндсэн дүрэн дээр л одоо мэдрэх байх тийм. За тэгээд ямар ч байсан шин тэмдэг өгөөд ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлээд одоо хавдар байж үзсгүй сэжигсэн тохиолдолд бол мэдээж эхний ээлжинд асуумж аавна тийм ээ. Эзээ эхэлсэн загвар нь ямар байсан, ямар хугацаанд үргэлжилсэн гэх мэт асуумж аавна. За тэгээд мэдээж үзлэг бол хийгдэнэ. Одоо гаднаас харахад барьж үзэхэд ямар нэг өөрчлөлт байна уу гэдэг ерөнхий үзлэгүүд маань хийгдэнэ. За тэгээд зөөлөдийнхөө ясныхоо гэдгээс хамаарат эхний ээлжинд эхний шатны суур шинжилгээнүүд хийгдэнэ. Эхо рентген гэх мэтийн шинжилгээнүүд маань хийгдэнэ. За тэгээд шаардлагатай гэж үзвэл компьютер, MRI, PET-CT гэх мэтийн нарийн шинжилгээнүүд шаардлагатай болно. За тэгээд хамгийн чухал
хамгийн сүүлийн шатанд эргэх юм бол эдийн шинжилгээ байж байгаа. За тэгэхээр яс зөвлөлийн эдийн хавдар маань төрүүлсэнчлэн олон хэлбэртэй учраас оншийг бүрэн батлахад бол эдийн шинжилгээ нь хамгийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Гэхдээ хамгийн сүүлийн шатанд одоо онцлогооны бус шинжилгээтэй харьцуулахад одоо хамгийн сүүлд нь хийдэг онцлогтой бас байгаа. Эдийн шинжилгээ бас ер нь бол яг хагалгаанд орохоос өмнө ч юм уу эмчилгээ эхлэхээс өмнө их тохиолдол хийдэг бол бас зарим тохиолдолд хагалгаанд орсныхаа дараа авсан эдисээ шинжилгээнд өгч онцлог тохиолдол бас байж байдаг. За ер нь урьдчилан сэргийлэлтийн хувьд гэх юм бол те яг энэ өвчлөлийн хувьд. За урьдчилан сэргийлэлтийн хувьд бол за ер нь бол яг одоо шалтгааны хувьд одоо ихт одоо жишээ нь элэгний хавдартай адилхан хотоодны хавдартай адилхан чинь хотоодны хавдар бол элэг өгөхтөөр эмчлэх хэрэгтэй гэж үздэг. Элэгний хавдрын хувьд бол жишээ нь Монгол орны нөхцөлд БЦ вирусаас болж тэрийг эмчлэх шаардлагатай гэж үздэг. Яс зөөлөн эдийн хавдрын үед бол одоо яг урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэхээр онцлоод хэлэхээр тодорхой юм бол багтай. За тэгээд ер нь бол ямар нэгэн байдлаар шин тэмдэг өгсөн тохиолдолд эрт эмнэлэгт хандаал гэдэг л бага үедээр нь оншилж байна. Тэгээд тэгж цаашдаа эмчилгээ онцлогоо маань эрт хийгдэж одоо цаашаа амжилттай болох нөхцөлийг бас нэмэгдүүлдэг л онцлогтой байна. За мөнгөн өр эмнэлгийн маань хувьд гэх юм бол ер нь те ямарваа нэгэн хавдрын урьдчилан сэргийлэх, урьдчилан илрүүлэх тэр байдлын шинжилгээ үйлчилгээнүүдэд одоо тогтмол явагдаж байна уу? За мөнгөн гүр эмнэлэгтээр бол энэ бол яг өмнө бол цөөн тойгоор хавдрын яс зөөлөн эдийн хавдрын хагалгаанууд бол цөөн тойгоор бол орж исэн. За тэгээд яг ер нь бол зөвхөн мөнгөн гүр эмнэлэг гэлтгөө нөгөө нийтлэг энэ хавдрууд манаас харцсангүй тохиолдол цөөтэй учраас эмнэлэг болгонд бол харцсангүй цөөн тохиолдол байж идэг. За ийм онцлогтой байж байгаа. За тэгээд миний хувьд болохоор сая 2025 онд Солонгос улсад яс энэ чиглэлээр бас мэргэжил дэвшлүүлээд ирсэн. Одоо мөнгөн гүр эмнэлэгтээ одоо ажилд ороод удаагүй байж байна. За тэгээд цаашдаа бас сураад эзэмшээд ирсэн мэргэжлийнхаа хүрээнд энэ яс зөөлөн эдийн хавдрын чиглэлээр цаашдаа бас тусламж зөвлөгөө үзүүлэх зорилготой ажиллаж байна. Яс зөөлөн эдийн хавдар маань ямар ч байсан тэгээд олон шат дараатай олон төрлийн шинжилгээ хийгээд онцлогдсон тохиолдолд мэдээж эмчилгээний асуудал яригдана. За эмчилгээний тактик бол хавдар маань өөр олон төрөл учраас одоо аль төрлөөсөө хамаарат эмчилгээний тактикуд бол хоорондоо ялгаатай тохиолдол зөндөө олон гарна. За тэгээ эмчилгээний хувьд жишээ нь ялангуяа хортой хавдруудын үед бол жишээ нь бол эмчилгээг бол зөвхөн нэг төрлийн эмч биш тийм ээ. Одоо бүтэн багаараа эмчлэх онцлог шаардлага гардаг. Онцлогод төвхтэй байдаг учраас одоо эмчилгээний асуудал ч гэсэн бас зөөрөх тийм ээ алдах тохиолдлууд бол гарч идэг. Зөвхөн Монгол гэлтгүү гэхэд өндөр хөгжилтэй Солонгос улс эрүүл мэндийн салбар өндөр хөгжилтэй Солонгос улс хүртэл за буруу онцлогдсон тийм ээ буруу эмчлэгдсэн тохиолдлууд бас цөөнтэй горч гисэн тохиолддог юм байлээ. Тэгэхээр одоо анхны онцлогоо эмчилгээний тактикийг сонгоход бол бүтэн багаараа байх хэрэгтэй. За баг дотор маань жишээ нь ямар төрлийн эмч нар байх вэ гэхээр мэдээж гэмтлийн өмсдлийн эмч нар маань орно тийм ээ. Дүрс онцлогооны эмч нар шаардлагатай. За тэгээд хавдар гэдэг нь батлагдсан тохиолдолд туяаны эмчилгээний эмч нар, химийн эмчилгээний эмч нар, за тэгээд өшөө хаалгааны тохиолдлууд дээр судсын эмсдлийн эмч, пластик эмсдлийн эмч гэх мэт олон төрлийн эмч хамтарч ажиллаж ийж энэ төрлийн хавдрын эмчилгээ онцлогоо хийгдэг онцлогтой юм байна. За хоёрдугаарт ер нь бол хавдар маань харьцангуй цөөхөн тохиолддог. Учираас жишээ нь одоо олон эмнэлэгт биш аль болох нэг эмнэлэгт тийм ээ цөөхөн эмнэлэгт аль болох ингээд энэ төр нарийн мэрэгжлийн багууд маань төвлөрч ажиллаж ийж одоо цаашдаа ер нь бол туршлага сайн суuna гэж үздэг бас юм онцлогтой байж байгаа. За өөр нэг нэмж хэлэх юм бол ер нь бол жишээ нь энэ яс зөөлөн эдийн хавдрын эмчилгээний өмнөх болон эмчилгээний дараах шатад мэдээж хяналт болж чухал байж байгаа. За жишээ нь ясны хорвоо хавдруудын тохиолдолд бол хавдар болгонд жишээ нь мэс засал юм уу ямар нэг эмчилгээ хийх шаардлагагүй жишээ нь хянаад явах шаардлагатай өвчнүүд бас зөндөө байна. Тэгээд одоо удаа хугацааны явцад хавдар маань өөрөө аяндаа тийм ээ дархлааныхаа системийн нөлөөгөөр юм уу ингээд хаглаа хийхгүй байж байгаа. Өөрөө аяндаа идэгдэг төрлийн бас хорвоо хавдрууд бас байна. Тэгээд мэдээж одоо хортой хавдар юм уу хорвоо хавдрын хагалгааны дараа бол дараа дахин магадaltaй учраас мэдээж хяналтыг бол багада 5 жил тэрнээс цаашаа 10 жил хүртэл энэх шаардлага бас гарч болдог.
Тэгэхээр эмчилгээний хувьд ч гэсэн хортой хавдрын маань үүдг юм бол урт хугацаа шаарддаг нь. За нэгэн тэнхүү өвчнөр онцлогдсон тохиолдолд бол эмчилгээний өмнөх болоод дараах үе шатууд, эмчилгээний үе шатууд бол нэлийн урт хугацааны бас эмчээс ч тэр өвчтнөөс ч тэр шаардах учраас түрүүн хэмж маань бас хэлсэн шүү дээ, аль болох та бүхэн маань өөртөө хайртай байж эрт ямар нэгэн шинж тэмдэг илэрх юм бол эрүүл мэндийн салбарт хандаж эрт илрүүлгийн шинжилгээ багц үйлчилгээнд бас байнга орж яваарай гэдгийг бас хэлмээр байна. За ер нь эрт илрүүлгийн хувьд гэх юм бол те ямар давтамжтай орхон зүгээр байдгийн хавдрыг ер нь бол одоо эрт илрүүлийн онцлогыг гэх юм бол хугацааны хувьд те ямар байдлаар орвол зүгээр байдгүй. За эрт илрүүлэг гэдэг одоо бусад улс орнд Монгол улс ч гэсэн одоо ингээд системтэйгээр хийгээд явж байна. За яг хав жишээ нь хотод эзний замын одоо элэг дотор эртний талаас ч юм уу тийм ээ. Одоо хотодыг 2 жилдээ нэг удаа дорнд бол жил болгон харуул гэдэг шиг яс зүйлүүдийн хавдрын хувьд бол яг эрт илрүүлэг яг тийм тогтсон протокол бас байхгүй. Ер нь бол ямар нэгэн байдлаар өөрт ямар нэгэн өөрчлөлт тийм ээ зүгээр энэ тент нь үүсвэр тэмдэр гэдэг ч юм уу тийм ээ аваар юм тэмдэрт өвдөхгүй ч гэсэн үүсвэр тэмдэгж ээж болно. За зүгээр одоо нөгөө хүүхдүүд жишээ нь нэлээд нийтлэг байдаг хөл гар нүдгээр өсөлтийн өвдөлт өсөж байгаа ингээд өвдөдөд гэж яддаг гих мэтийн одоо тохиолдлуудад ер нь бол ямар нэгэн шин тэмдэг зарагдах юм бол даруйхан мэрэгжлийн эмчт үзүүлээд хандаад зөвлөгөө авчих шаардлагатай л гэж мэдээж тэр одоо юу гэдгийг хөл гараа өвдөж байгаа хүн болгонд хавдар байхгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд бол мэдээж өсөлтийн өвдөж байж болно. Гэхдээ тэгж үзээд одоо юу гэдгийг 1 сар 2 сар 3 сарын хугацаа алдахад хавдар маань үе шатны өнгөрөөд хожим үе шатандаа орчдөг цаг хугацаа алддаг эмчилгээ онцлогоо өрөвдөг практикууд бас амьдрал дээр байж идэг учраас ер нь бол ямар нэгэн шин тэмдэг өгсөн тохиолдолд эмнэлэгт нэг удаа үзүүлчих шаардлагатай л гэж зөвлөн дөө. За баярлалаа. Сайн нөгөө хүүхдүүдийн хувьд гэх юм бол хөвчлэн эцэг эхчүүд хайхрамжгүй тоомсрахгүй бас ханддаг гэж байна те. Одоо зүгээр өсөлтийн өвдөлттэй магадгүй чиснээс үүдэлтэйгээр үе шатыг нь хойшлуулчихсан хүн хэлбэрт шилжүүлчихсэн байх магадлалтай гэж. Үүнтэй холбоотой ер нь бол өсөлтийн өвдөлт гэж яг юу хэлж байгаа юм бэ те. Тийм зүйл ер нь байдгийм үү? За юугаар магадгүй ялгагдах юм? За ер нь бол өсөлтийн өвдөгч бол угаасаа байж байгаа. Гэхдээ одоо жишээ нь өвдөлт бол тийм ямар нэгэн онцлог бол байхгүй. За тэгээ ерөнхийдөө л голдуу урт ясаар хүүхдийн урт ясаар өвддөг, шалтгаангүйгээр өвддөг. Тэгвэл олон хоног үргэлжлэхгүй тийм ээ онцлогтой байж идэг. Жишээ нь хавдрын шалтгаан, жишээ нь ясны хавдрын шалтгаантай өвдөлт байлаа гэж бодоход ер нь бол жишээ нь шин тэмдгүүд бараг ялгахдахгүй. За жишээ нь одоо түрүү хэлсэн Монгол гэлтгүүч өндөр хөгжилтэй орнд хүртэл яг тийм тохиолдлууд гараад жишээ нь ясны хавдартай байж байгаа өвдөлттэй явж байгаа 1-2 сар явж байгаад бүр эмгэг хуурал үүсээд тийм ээ ингэснийхэн дараа жишээ нь эмнэлэгт үзүүлээд зүгээр рентген зураг авч үзээд хуйгурцсан байна гэд хавдрыг онцлохгүй бас дахиад хүртэл цаг арлж яддаг тохиолдол гарч идэг ийм бас төвхтэй хавдруудын нэг. Тэгэхээр өсөлтийн өвдөлтийн хувьд бол ер нь бол харьцангуй нийтлэг байж байдаг. Зүгээр бас ер нь бол ховор тохиолдолд хавдар бусд янз бүрийн эмгэг байх магадaltaй учраас нэг удаадаа ер нь эмнэлэгт үзүүлчихэд бол буруудахгүй л гэсэн зөвлөгөө. Настай хүмүүсийн хувьд одоо сүүлийн жилүүдэд маш их яригдж байна те. За эмчит үзүүлэлээ хөл гараараа өвдөд ингээ явж чадхаа байлсан чинь үе салах мэс ажилбарт орох шаардлагатай гэдэг ч байна. За үеэ солиулж байгаа юм бол одоо нэг хэсэгтээ бол ингээ маш сайхан болсон гэдэг үр дүнгуудыг ч гэсэн ярьж байна. Тэгэхээр яг энэ талын хагалгааны тухайд ямар заалттай хүмүүст ер нь энэ хагалгаа хийгддгийг. За Монгол улсад бол одоо хүмүүсийн яриагаар гэлтгүү те. Мэргэжлийн хүмүүсийн хувьд маш амжилттай хийгдэж байгаа маш мэс ажилбаруудын хагалгаануудын нэг гэж бодож байна. За үе солих хагалгаа маань ер нь бол ер нь томоохон үеийнүүдийн жишээ нь өвдөг төнг мөрний гэх мэт томоохон үеийнүүдийн одоо альва нэгэн шалтгаанаар үе мөчнийх нь өөрчлөлтөнд төсвийн шатанд ороод эмийн эмчилгээнд үр дүнгүй байнгын өвдөлтөөсөө болоод тухайн хүний амьдралын чанар одоо алдагдаад тийм ээ одоо өөртөө үйлчлэх гэр дотороо явах хэмжээнд гадуур гарах хэмжээнд одоо хөдөлгөөний идэх маань алдагдсан тохиолдолд ер нь бол одоо эмийн эмчилгээд үр дүнгүй нэлээд хожуу шатандаа бол сүүлийн эмчилгээ сонголт нь бол мэс засал буюу үе солих эмчилгээ бол хийгддэг. За тэгээд үе солих эмчилгээ маань ер нь бол сүүлийн жилүүд Монголд их өргөн дэлгэр
дэлгэрч байна. За олон эмнэлгүүд хийгдэж байна. За хэдхэн жилийн өмнө гэхэд бол хийгдэг эмнэлэг бол харьцангуй цөөхөн байсан болвол одоо бол энэ төрлийн хагалгаа маань бас олон эмнэлэгт ажилтаа нэвтрээд явж байна. За тэгээд ер нь бол үе солих хагалгаа маань өөрөө ихэнхдээ за жишээ нь настай хүмүүс ихэнх орж байгаа хүмүүс маань өөрөө настай хүмүүс байгаа. За зарим тохиолдолд бас удамшлын өвч эмгэгтэй холбоотой, төрөлхийн согтой холбоотой хайцангуй залуу хүмүүст хийгдэг тохиолдолд бас цөөн байна. За ер нь бол дийлэнх шалтгаан бол насжилттай холбоотой. Ихэнх хүнийх болохоор ер нь насжилтын улмаас, хөвгчлөлтийн улмаас одоо бие эрхтэн маань нөхөн төлжих чадвар маань буурсантай холбоотой. Ялангуяа тулгуур үед хүнд хамгийн түрүүд нэгдүгээр өвдөг, хоёрдугаар өнгөний үе. За тэгээд тэрнээс цаашаа нуруу гэх мэт тулгуур үед маань эхэлж өөрчлөгдөж эхэлдэг. За тэгээд бүтцээ алдаад, хэлбэрээ алдаад, за тэгээд явцын дунд одоо олон жил тийм ээ биец хэмжлэгээ, нөхөн сэргээ хэмжлэгээ, уламжлалт хэмжлэгээ, үений тариа, эмийн хэмжлэгээ, өвчин намдах юм гэх мэтийн олон төрлийн хэмжлэгээ хийж явж байгаад хамгийн сүүлийн шатанда хагалгааны асуудал бол яригддаг. За өшөө бас зөвхөн насжилттай холбоогүйгээр бусад төрлийн үе мөчний архаг өвчнүүд бас байна. За үе мөчний архаг өвчнүүдэд бол үе өвчний янз бүрийн өрсөлдөт өвчнүүд бас дотор их олон янз байж байдаг. За тэгээд тэр үе мөчний архаг өвчнүүд маань ихэнхдээ бас бүрэн эмчилэгддэггүй, дандаа архаг явцтай, олон дахин сэтэрдэг, эмийн эмчилгээ удаан хугацаа хийлгэж явдаг. За тэгээ удаан хугацаагаар явснаас хойш болоод жишээ нь зүгээр насжилттай холбоотой өөрчлөлтөд ялгаа нэхэд жишээ нь хэлбэр, үе мөчний хэлбэр их алдагддаг тийм ээ. Олон үеэр өвдөд одоо хөл гарна, гарынх нь олон хуруунууд мөрөөдсөн. За өвдөг түнхнийхээ үеэр одоо хөдөлгөөн хязгаарлагдсан, тэнийж чадахгүй, нугалж чадахгүй болсон бас онцлог үүсдэг юм өөрчлөлтүүд бол байж байдаг. Тэгээ үе мөчний өвчнүүд архаг өрсөлдөд маань бас дотор олон янз байж байгаа. За үе солих хагалгаа хийсний дараах одоо магадгүй гам барилт, за магадгүй гам барьж чадаагүйгээс болоод дахин хагалгаанд орох, солиулах тийм тохиолдлууд гарч байв уу? Гарнаа. За ер нь бол хиймэл үе гэдэг маань өөрөө бол одоо тодорхой хэмжээний хугацаатай. За ер нь насан турш юм бол биш. Тийм учраас жишээ нь насжилттай холбоотой үе солих шаардлагатай хүмүүс төр бол жишээ нь нас айлуулах хожуугаар бол бас ирээдүйдээ бас нэг бодлын ашигтай. Одоо яг ер нь бол практиктаар харж байхад эмэгтэй хүмүүст бол нэг 50 наснаас голдуу үе мөчөөр өвдөгний үеэр өвдөж эхлээд за нэг 60 хүрч гэнэ үгүй юу хагалгаанд орж байгаа тохиолдлууд их байна. За эрэгтэй хүмүүст арай хожуу тийм ээ 55-аас хойш 60-аас өвдөж эхлээд 60-аас хойш хагалгаанд орж байгаа тохиолдлууд арай эмэгтэйд харьцуулахад арай элбэг байгаа. Ер нь бол жишээ нь өвдөгний үе солих хагалгаанд бол орж байгаа хүмүүсийн дийлэх хүмүүс нь эмэгтэй хүмүүс байж байдаг. За энэ маань мэдээж бас дааврын өөрчлөлт, ясны сэргийлэлт юмнууд бас нөлөөлдөг байхыг үгүйсэхгүй. За биеийн жингийн асуудлууд бас сүүлийн үед нийтлэлээр бас ихсэж байгаа учраас тархалтай холбоотой бас эрсдэл хүчин зүйлүүд ихсээд бас харьцангуй залуу наснд орох шаардлага үүсэж байгаа юм ханчиглагдж байгаа. За тэгээд ер нь бол жишээ нь өвдөгний үе солих хагалгаанд орсны дараа дэлхийн дунджаар ямар нэгэн асуудал гарахгүй явах хугацаа маань дунджаар 15 жил гэж үздэг. Тэр маань дэлхийн дундч тийм ээ. Тэрнээс олон жил асуудалгүй явж иж болно. Зарим цөөн тохиолдолд тэрнээс богино хугацааны дараа ямар нэгэн асуудал үүсээд дахин хагалгаанд орох шаардлага гарч болно. За ер нь жишээ нь түрүүн хэлсэн анхны хагалгаанд орох нас айлуулах хожуу байвал зүгээр гэдэг маань за мэдээж ерөнхийдөө дэлхийд даяараа хүмүүсийн дундаж насалт уртсаж байна тийм ээ. За тэгээд 60 настай хагалгаанд орлоо гэж бодоход 15 жилийн дараа 75 насны дээр жишээ нь нөгөө тавьсан хиймэл үе маань муудаж болно. Суулгасан яс маань бас тодорхой хэмжээгээр аль аль нь мууддаг. Тэгээ муудаад ирэхээр хөдөлгөөнс ороод өвдөж эхэлдэг, цөөр эхэлдэг. Тэгээд дараагийн асуудал үүс. Дараагийн хаалганы асуудал гарч болцсошгүй. Тийм учраас анхны хаалга бас жоохон очиж ороход бас нэг талын давуу талтай. Тэгээд гэхдээ гол онцлог нь болохоор давтан хаалганы хувьд бол бас онцлогтой. Маань анхны үе солих хаалгатай харьцуулахад өшөө илүү түүхтэй, хүндрэл гарах эрсдэл өндөртэй, хаалганы явц маань хүртэл төвхтэй явагддаг юм онцлогтой хаалга байж байдаг. Тийм учраас бид нар одоо анхны хаалгааг айлуулах хожуугаар бол ер нь тэр болж өгвөл тэр ирээдүйд үүсч болжгүй давтан хаалгаанд хүнийг орохгүй байвал илүү зүгээр гэж бол үздэг. Орсон тохиолдолд эрсдэл өндөртэй, зардал мөнгө өдр гардаг. За жишээ нь даатгалын одоо талаасаа, эдийн засгийн талаасаа бол одоо зардал мөнгө өдөртэй ашиг багтай гэж үздэг юм онцгой байж байгаа. За мэдээж гэхдээ ялч байхгүй давтан хаалгаанд заалт гараад ирвэл орохоос аргагүй болно. За ер нь бол яг үе солих хаалгаа маань бас ер нь бол үр дүн сайтай.
За түрүүн хэлсэн хүндрэл гарах магадлал хатсангүй багтай. За хүндрлийн хөв бол ер нь бол дэлхийн дунд нэг 3% гэж үздэг хагалгаанд орсон хүмүүс дундаа. Гэхдээ яг цөөн тохиолддог ч гэсэн харин хүндрэл гарсан хүндрэлүүд бол бас нэг тийм жижиг хүндрэл бол гарахгүй. Төвхтэй тийм учраас ер нь бол хагалгааны эрсдэл бэлтгэлээ бол сайн хийж орох шаардлагатай байдаг, онцлогтой байж байдаг. За үе солих хагалгааныхаа дараах нөхөн сэргээлт маань бас их чухал. Ер нь үе солих хагалгааны маань зорилго нь нэгдүгээр тухайн оны өвдөл зөвөрийг багасгах, хоёрдугаарт нөгөө тулгуур эрхтнүүдийн хөдөлгөөн үйл ажиллагааг буцаад сэргээх зорилготой. Үйл ажиллагаа буюу одоо алхалт гიშгэлтийг сэргээх, хөдөлгөөнийг сэргээхэд бол сэргээн засах хэмжлэгээ дасгал хөдөлгөөн бол маш чухал ач холбогдолтой. Зөвхөн тухайн хүний өвдөгний үеийг одоо хиймэл үе тавиад ингээ орчлоо гэж бодох юм бол тэр үйл ажиллагаа дангаараа өөрөө буцаж хангалттай сэрхэхгүй. Үүн дээр заавал сэргээн засахын дасгал хөдөлгөөн маань идэвхтэй доктортой одоо хугацаагаар хийгдчихэж одоо хөдөлгөөн маань хангалттай сайн сэргэн үүнтэй холбоотоор одоо хөдөлгөөн хийдээсээ сайн сэргэн төдий чинээ тухайн нөгөө тавьсан хиймэл үений маань олон жил асуудалгүй явах нөхцөл маань дээрдэж байдаг юм онцлогт. Мэдээж одоо жишээ цөөн тохиолдолд одоо хаалгааны дараах дасгал хөдөлгөөнөө муу хангалтгүй эсвэл одоо юу гэдгийг хяналтгүй зөвхөн өөрөө хийсэн тохиолдолд үе өмчний хөдөлгөөн маань хангалтгүй одоо гүйцэд нугарахгүй гүйцэд тэнийхгүй болсон тохиолдолд бол мэдээж одоо хиймэл үеинд асуудалгүй байлаа ч гэсэн одоо мэдээж хөшин хөлн дээр мэдээж явхад тухайн мөчөөр өвдөх булчин дачаал өгөх тийм тухайн хүнд одоо тодорхой хэмжээний зөөр өгүүлээд тухайн хагалгааны дараах нөх сэтгэл ханамж гэдэг маань бугуурах бас нэг нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр энэ бол ер нь бол тулгуур эрхтний аливаа хагалгаанууд дээр хаалгааны дараах нөхөн зэрэг гэдэг бол чухал ач холбогдолтой. Үеийн дээр ялангуяа илүү их ач холбогдолтой. За тэгэхээр ер нь бол тулгуур эдний үеийг одоо ингээд солиход болоо магадгүй бидний өдөр тутмын амьдралын хэв маяг за та түрүүн хэлсэнтэй одоо тархалалт за ажил дээр бид бүхэн байнгын нэг суугаа хэлбэрээс нөгөө суугаа хэлбэрт одоо ингээд шилжиж байна. За тэгэхээр амьдралын буруу хэвшил бас энэ төрлийн хагалгааг нэмэгдүүлэхэд одоо хүчин зүйлийнх нэг болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг таны хувьд те эрүүл зүйн амьдралтай маягтай байхын тулд заав цаашлаад өөрийн биеинд одоо энэ тулгуур гол эрхтнүүдийг хайрлаж хамгаалахын тулд урдсан сэргийлж те бид бүхэн юун дээр анхаарах ёстой талаар зөвлөгөө өгөөч. За ер нь бол ер нь энэ төрлийн хагалгаа нэмэгдэхэд дэлхийд даяараа ерөнхийдөө жингийн асуудал хамгийн жингийн асуудал маань өөрөө амьдралын хэв маяг, буруу хэв маягаас үүдэлтэй үүсэж байгаа. За тэгээд таргалт хэдий чинээ их байна. Тулгуур үе дээр ирж байгаа ачаал маань хэдий чинээгээр л хэд дахин ихснэ. За үүнтэй холбоотойгоор ер нь бол харьцангуй залуу наснд таргалтай хүн бол харьцангуй залуу наснд одоо энэ төрлийн асуудал тулгуур үеийнхнүүдийн асуудал ер нь үүсэх магадлал маань ихсээ авчиж байгаа. Ер нь ихсэж гин гэж үзэж байгаа. За тэгээд үүнээс сэргийлэхэд бол мэдээж хамгийн чухал юм бол амьдралын зөв маяг гүн дээр л хөдөлгөөн тэгээд биеийн жингийн асуудал бол мэдээж чухал ач холбогдолтой. За одоо угаасаа хотчилж нийгэмшилтэй холбоотой хүмүүсийн амьдралын хэвшилд одоо хөдөлгөөний дутагдал ихсэн үнэтэй холбоотой таргалт бол мэдээж одоо бүх улсад яригдж байгаа асуудал байна. За тэгээд Монгол улсад ч гэсэн ерөн сүүлийн жилүүдэд бол бас эрчимтэй нэмэгдэж байна. Таргалтай холбоотой бүхэл төрлийн өвчнүүд бол ихсэж байна. За үүний нэг жишээ нь гэхэд л одоо өвдөг болон төнгөний толгуурын үеийнүүдийн өөрчлөлтийн асуудлууд бол байна. За тэгээ үүнээс сэргийлэхэд мэдээж жингээ айл болох баг байлгах. За тэгээд энэ бол жин баг үений өвдөлтгүй бол мэдээж цаашдаа ч гэсэн өсөс хойноо ч гэсэн одоо дасгал хөдөлгөөн хийх тийм ээ хөнгөн дасгалууд хийж тэрийг байнга одоо амьдралынхаа хэвшил болгож явах нь илүү чухал болох ач холбогдолтой. Тэгээд ер нь бол дэлхийд даяараа бас энийг одоо ойлгоод одоо юу гэдгийг амьдралынхаа хэв маягыг зөв болгосон улс орнууд энэ хүн бол бас өвчлөл асуудлууд бол харьцангуй байгаа жишээнүүд бас зөндөө олон байна. Тийм учраас одоо Монголын хүнтэй гэж уриалахад бол ер нь бол амьдралын зөв хэв маяг за тэр нь нийтийн спорт дасгал хөдөлгөөн бол чухал байна. За бидний урилгыг хүлээн авч хүрсэн танд баярлалаа. За бид өнөөдөр нэвтрүүлгээр яс зүйлүүдийн хавдар за цаашлаад толгуур үе солих мэс ажиллбарын тухайд товчхон мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн маань өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор Мөнгөн эмнэлгийн гэмтэл савхгийн мэс заслын тасгийн эрхлэгч Бэлгүн оролцож үзэгчид манаас мэдээллийг хүргэлээ. За таны цаашдын ажилд хүндрэх амжилтыг хүсье. Нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэгчидтэй баярлалаа.